Ангид өртсөн багш ангийнхаа дүнг хэрхэн хэвлэж авах талаар зөвлөмж оруулъя. За ангид өртсөн багш маань өөрийнхөө ангийн бүх дүнг гарч дууссаны дараа дүнгийн нэгтгэлийг хэрхэн татаж хэвлэж менежерт өгөх вэ гэхээр өөрийнхөө хэрэг нэвтэрч орон за үүний дараа төгсөл дэвшилт хэсгээр дарж ороод хичээлийн дүн хэсгийн нэгтгэл дүн хэсгээр орно. За ингээд энэ хэсгээр таны бүх дүнгод орж ирсэн байх ёстой ба одоо гэмэдлэр орж ирээгүй үнийг оруулж ирэхийн тулд дүн бүртгэх хэсгээр дараад за ингээд одоогоор англи хэл дүн гаргаагүй учраас орж ирээгүй. За биеийн тамир биолог за ингээд дүн гаргаад менежер баталсан бол яг үн шиг орж ирнэ. Үүний дараа ангид өртсөн багш үнийг хадгалах товч дараад за ингээд орхино. Эсэс рүү илгээхгүй. За дүрслэх өрлөг. За маань багш нь илгээсэн менежер баталсан байна. Тэгэхээр үнийг хадгалах товч дарна. Эсэс рүү илгээхгүй. Иргэний ёс зүй маань илгээсэн байна. Хадгалах. За ингээд бүх хичээлээ дүнгууд нь гарч дууссаны дараа энэ метр бүгдийг хадгалаад дууссаны дараа за ингээд хаахад системээ дахин ачаална. За ингээд сая хадгалсан дүн маань нэгтгэл дүн хэсэгт ингээд автоматар ороод ирнэ. За тэгэхээр эндээс та бүхэн ангийнхаа дүнгийн нэгтгэлийг за энэ Word Excel рүү гаргажуулна. Эсвэл энэ дээр ингээд хэвлэлээд менежерт өгч болно. За амжилт хүсье.